За сайн байцгаана уу та бүхнийхээ энэ өдрийн мэндийг альтгая. За тэгээд Adobe InDesign-ийн анхан шатны хичээлийн маань хамгийн сүүлийн хичээл буюу Data Merge буюу өгөгдлийг холбох арга гэдэг хичээлийг орох гэж одоо баяртай байна. За тэгээд ерөнхийдөө бол бид нар Adobe InDesign гэдэг програмыг бол анхан шатны төвшөнд бол хангалттай ашиглах ийм чадвартай болсон байхаа гэж найдаж байгаа. Ингээд та бүхэндээ сүүлийн хичээлийг оръё. За тэгэхээр Data Merge буюу өгөгдлийг холбох арга гэхээр за бид нар өмнө нь хичээлүүд дээр нэрийн хуудас хийсэн, сертификат хийсэн. За гэх мэтлээ ингээд хүмүүст ингээд олон хүнд тус тусд нь өгөх зүйлийг бол бид нар InDesign дээр бол хийж болно. Гэхдээ энийг жишээ нь одоо юу гэдэг нэг бат дорж пүрүү гээд 3 хүн байхад 3 тусдаа файл болгож хийх юм уу гэдэг юм асуудал үүсэж байгаа. За тэгэхээр энэ асуудлыг бол хэлбэрхэн байдлаар шийдэх боломжтой байна. Data Merge гэж CIS бол InDesign дээр өөртөө байдаг. За үүгээр бид нар холбоод өгөгдлийг холбоод шууд одоо юу гэдэг 1000 хүн байсан ч ганцхан нэрийн хуудасны загвар үүсгээл түүн дээр 1000 хүнээ холбоод одоо бид нар хийх юм боломж нь бүрдсэн байдгаа гэдгийг дуулахад таатай. За ингээ бүгдээр Data Merge буюу өгөгдлийг холбох арга үзье. За тэгэхээр InDesign програм нээгээд за business card гэд за бидний хийсэн business card байгаа. За энийг юу ячээ? Save as гээд business card Data Merge гэж нэрлэжээ. За тэгэнгүүтээ сүүлийн tab бол маа дээрээс хэрэггүй. За бидэрт ийм ганцхан загвар байхад л болно гэсэн. За одоо энэ ганцхан загвар дээр 10-ны мэдээлэл оруулна. За тэгэхээр та бүхэн маань өөрснөө ингээд үүсгчээрээ за name, position буюу те нэр, албан тушаал, утас, адрес за энийг монголоор чичээ дөө. Нэр. За тэгээд албан тушаал. За утас. За хаяг. Веб. За вебсайтын хаяг байгаа те. Mail. За email. За гэх мэтчлэн ингээд ийм за тэгээд эдгээр бол ингээд дандаа зохиомол хүмүүс шүү. Би бол ерөөхдөө ингээд зохиомол байдлаар ингээд өөрөө бичээд хийсэн байгаа. Excel дээр ороод зүгээр sheet-ийн нээгээл за яг ийм байдлаар ингээд бичээд тавьчихна гэсэн. За бичиж тавьчихна. За тэгээд энэ мэдээллийг хаанаас яасан гэхээр энэ дээр бол нэр байна те. Албан тушаал байна. Утасны дугаар. За тэгээд хаягийн байршлага те. За хаяг байна. За хаягийн байршлага. За тэгээд за хаяг байна. Тэгээд энэ дээр бол вебсайтын хаяг байна. За мэйлийн хаяг байна гэх мэтлээ. За эдгээрийг шууд одоо холбоод 10 хүнийхээ мэдээллийг шууд холбож гаргаж үзүүлэх юм аа. За тэгэхээр энэ цэгийг та бүхэнд харуулъя. За энийг reset хийгээд харуулчих. Essentials руу ороод Window Utilities гэдэг те. Эндээс Data Merge сонгоод за энэ хэсэгт оруулаад тавьчих. За тэгэхээр энэ дээр Data Merge гэдэг юм гараад ирж байна. За script бичдэг бас те. Script-ийн юмнууд байна. За дээрэс нь script label-үүд байна. За тэгэхээр бидний хувьд өнөөдөр энэ Data Merge гэдгийг ашиглана. За Excel дээр ингээд 10 хүнийхээ нэрийг та бүхэн бичээд хийгээрэй. За одоо видеого түр паузлж агаад за яг энэ файлаа бэлдээд аваарай та бүхэн маа. За хэний ч нэрийг хамаагүй ингээд бичээд за тэгснийхаа дараа энэ Excel файлаасаа эдгээр мэдээлэл Ctrl+C гэж хуулж аваад за Assets folder дотроо дахиад text document те. За эсвэл шууд юунаас үүсгэж дээ хэдүүлээ. Эндээс шууд notepad нээгээд notepad гэдэг компьютер болгон дээр Windows дээр бүх Windows сүлтийн системтэй бүх компьютер дээр notepad байгаа. За хуулж авсан мэдээллийг ингэж тавиад за хадгалагтаа маш сайн анхаарах хэрэгтэй. File save as за тэгээд encoding гэдэг энэ доод хэсэгт байгаа encoding энийг UTF-16 LE гэдгийг сонгоод за тэгээд энэ дээр нь яах нь info гэдэг текст файлаар нь info гэж нэрлээд save гэж хадгалчихъя.
За хаалаа нийлээ. За UTF 16 гэдэг нь болохоор Монголын энэ үсгийн фонтыг зааж өгч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. За ингээд гарчаад бүгдээрээ Excel-д харчъя. За одоо юу хийх вэ гэхээр data merge рүүгээ ороод за энэ баруун энэ дээр дараад select data source гэх. За инфого заагаад өгнө. Тэнгүүт нэр, албан тушаал, утас, хаяг, веб, email гэж ороод иж байгаа. За тэгэнгүүт энэ John Doe гэдгийг арилгангуудаа оронд нь data merge хийсэн. Нэр гэдгээ сонгоод өгчнө. Менежер гэдгийг арилгангуудаа албан тушаалыг сонгоод өгнө. Зөвхөн утасны дугаарыг арилгангуудаа зай аваад утас гэдгийг сонгоод өгнө. За хаягийг мөн ингээд сонгоод өгнө. За энийг мөн арилгаж агаад веб гэдгийг сонгоод өгнө. За энийг мөн арилгаад mail гэдгийг сонгоод өгнө. За ингэ болчлоо. За одоо data merge рүүгээ ороод preview гэдээ харъя. За тэгэнгүүт нөгөө мэдээллүүд маань ороод ирсэн тий. За энэ захирлын мэдээлэл. За энэ болохоор үсгийн фонд айгу томдоод байгаа учраас за би 8 болгочих тий. За 8 болгоод үзчихье. За тэгээ бат эрдэнэ захирал ингээд ингэсэн. За дараагийнх нь тэмүүлэн менежер тийм ээ. За дараагийнх нь хулан ерөнхий нэгтлэн. За номын эрдэнэ нэгтлэн, төгөлдөр захиргааны менежер, төлөвлөгөө үйл ажиллагааны гэдэг тий. За энийгээ бас ингээд илүү бас багасгаж болно. За 4 feet болгоод. За үйл ажиллагааны менежер. За Мишель маркетингийн менежер. За мөнх эрдэнэ маркетингийн ажилтан. За ингэч программист гэдэг ингээд 10 хүний юуг ингээл хормын дотор гаргаад ирсэн гэсэн. За ингээд ерөөхдөө 10 бизнес картыг шууд ингээд холбогдож байна гэсэн. За тэгээд энийг export to PDF. За тэгээд all гэд ингээд окей. За эхлээ export. За output дотор business card data merge гээд окей, merging records. За assets руугаа ороод desktop business card business card дотор шүү дээ. Business card би сайн нэг сертификат дотор л явуулсан байна. За business card дотор data merge. За үзэнгүүт яаж юм. За энэ талаас нь харъя. За тэр Батэрднийх, Тэмүүлэнгийнх, Хулангийнх, Номерднийх, Билгүүнийх, Төгөлдрийнх, Төлгөөнийх, Мишелийнх, Мөнхөрднийх, Эрчингийнх. За өөрөөр хэлбэл энэ дээр бол энэ доторх энэ яг ижил төстэй мэдээллүүдийг бол бүгдийн зөвхөн нэг газараас дуудаж уншаал ганцхан юм хийгээл тэгэл тэн дээр бүх зүйлээ хуулаад тавьчих болно гэсэн үг. Энийг одоо маш олон хэрэглээтэй маш их олон төрлөөр ашиглаж болно. Сертификатууд дээр ашиглаж болно. За байгууллагуудад ажилтнуудаа өгдөг ижил төстэй баримтчгуудыг бүгдийг нь бол иймэрхүү байдлаар ингээд хийх боломж байгаамаа гэсэн үг. За тэгэхээр энэ хичээл маань үнэхээр та бүхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. За тэгээд data merge-ийн тухай ойлголт ингээд дуслаа. За тэгээд бас бидний үздсэн Adobe InDesign-ы анхан шатны хичээл маань энд хүрээд өндөрлөж байна. За та бүхэн цаашид юу нь яах вэ гэхээр цаашид бүхэл төрлийн одоо баримтчиг, график дизайны чиглэлийн зүйлсүүд за ялангуяа документ баримтчгуудаа болоод хөвчлэн InDesign программыг ашиглаж хийх юм бол нэлээд хүчрхэг. За тэгээд дээрэс нь бол графикийн за мөн Illustrator гэдэг те Adobe Illustrator, Photoshop за гэх мэтлэн бүх бусад програмуудтай хамтарч ажиллах юм боломжтой. За ийм хүчрхэг програм байгаа. Тэгэхээр та бүхний цаашдын ажил сурлага хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсье. Анхаарал тавьж надтай хамт 20 хичээлийн турш хамт байсанд баярлалаа. Баяртай.